За сайн байцгаана уу. Нардаг Флорида мужийн Майами хотоос та бүхэндээ мэдчилж байна. За Майами хотын элсэн хэрэг бол үнэхээр гайхалтай. Аялал жуулчлалт дуртай хүмүүсийн зүрх сэтгэлийг сорон зам мэд татсан мөнгөний зунаараа байдаг. Ийм сайхан хот байдаг байх нэ. За тэгэхээр энэ бичлэгийг би Төр Монголын хүүхдэд төвшин жаргал би одоо хамгийн сайн найзуудтай зориулан бичиж байна. За та бүхэн харж байгаа энэ элсэн хэрэг дээр их гайхамшигтай зуучтай зориулсан одоо хэсгийг харж байна. За Folife компаниас зохион байгуулж байгаа энэхүү конференц арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 10,000 гаруй одоо 10,000 гаруй дистрибьютор удирдагч нар одоо оролцохоор хүрэлцэн ирсэн байгаа. За маргаашнаас эхлээд арга хэмжээ маань эхэлнэ. Өнөөдөр бол бүртгэлийн арга хэмжээ явагдаад дууссан байж байгаа. За одоо би та бүхэнд ийшээ сууж байгаад товчхон ярилцлага хийнэ. За нардаг Флорида мужийн Майами хотоос найзуудтай мэдчилж байна. Ингээд за багын найзууд болох Баатра, Анха, Төгсөө, Төрөө, Амра, Тууги, за Бямба, Тулгаа нартай баги, PCD баги. За энэ найзуудтай ингээ Америкийн нэгдсэн улсаас мэдчихэж байгаадаа маш их баяртай байна. Найз нь үнэхээр одоо энэ Folife компанид нэгдэж орсон сүүлийн 1 жил бол миний амьдралд бол эрс өөрчлөлт хийсэн ийм жил болсон гэдгийг та бүхэн маань мэдж байгаа хаа. Тэгэхээр энэхүү одоо сайхан боломжийг хамтдаа найз нөхдөөрөө идэлээд явж байгаа маш олон хүмүүс байна. Тэр хүмүүсийн одоо тэр явж байгаа явцад би хараад нэрээ яг үнэндээ бол миний дотор бол атаархах тийм сэтгэл төрж исэн. Тэр хүмүүс маань бүлгээр мэдээж тэр хүмүүс маань хар багаас найзлсан учраас зан зангаа авалцсан дээ хэн юу вэ яадаг ямар аншинтай гэдгийг мэддэг бүгд сэтгэл санаа нийсэн ийм хүмүүс байдаг учраас гадуур гарахтаа хүртэл хамтдаа ингэ явж байгаа нь туйлын одоо сэтгэл хөдлөж байгаа. За миний хувьд бол одоо яг миний дотны найз гэсэн одоогоор надад хамтарч одоо ажиллаж байгаа надад итгээд хамтдаа энэ амжилтын одоо янз бүрийн боломжуудыг эдлэх ийм одоо ихтэй найз маань одоохондоо та бүхэн дундаас додорч гараагүй байгаа шүү гэдгийг хэлье. За тэгэхээр та бүхэн ялгаа байхгүй миний хэдэн найзууд боломжийг бас эдлэх хэрэгтэй, эдлэх одоо ёстой тийм хүмүүс гэж би боддог. Яг уу эхлээд найз нь одоо ямар ч байсан энэхүү сайхан боломжуудыг ашиглаад өөрийн биеэ та бүхэнд амжилттай явж байгаагаа харуулсан тохиолдолд та бүхэн маань бас миний араас одоо энэхүү боломжуудыг эдлэхээр нэгэн хүчээр өстой шуурхайдан орох хаа гэж би бодож байгаа. За тэгэхээр энэ Майами эмигийн арал дээр одоо хот дээр үрж ирээд би нэг зүйлийг маш их бодлоо. Үнэхээр энэ Америкчууд юм хийчихжээ. Америкчууд бол хотыг бий болгосон байна. Амьдралын одоо тэр орчин бол үнэхээр бий болгож. Бид нар Монгол улстай Америкт ирж амьдрна гэж ярихаасаа илүү Монгол улсаа Америк шиг болгож хэрхэн дижинэ аж төрхөө гэдгээ илүү ярих хэрэгтэй байх гэж бас бодогдож байна. Тэрнээс бос хүмүүс бол одоо энд ирээд амьдрал ийм сайхан байна, тийм сайхан байна гэж зөндөл юм надад ярьж байгаа. Тэр болгонд надад юу гэж бодогдож ирсэн бэ гэхээр Америкт амьдрах нь бидний одоо гол зорилго биш ээ. Монголоо Америк шиг болтол энэс илүү бол хөгжүүлж амьдрах нь бидний гол зорилго байх ёстой гэж залуу хүмүүсийн хувьд бол бид нар дотроо бодож явж байгаа ёстой шүү гэдгийг та бүхэндээ бас дамжуулж хэлмээр байна. За тэгээд найзуудаа та бүхнээс одоо хэн нэгний нэр дурддаггүй өнгөрсөн болов уучлаарай. Та бүхэн бол бүгдээрээ миний бас дотны сайхан найзууд шүү. Өшөөч одоо улам олоолаа болж хэдүүдээ одоо бидний цаг үе ирсэн гэдгийг Монгол түмэндээ харуулах болно гэж та бүхэндээ хэлэх байна. Ингээ маргаашнаас конференц уулзалт эхлэх учраас уулзалтанд маань амжилт хүсээрэй. Энэхүү уулзалтан дээрээс би Монголд очиод өшөө олон гадаадын улс орнуудад зах зээлээ хөгжүүлэх тэр олон одоо боломжуудаас суралцаад та бүхэн дээр маш их ариун туршлагатайгаар очих болно. Ингээд хамтдаа амьдралыг бүтээцгээ шүү найзуудаа. Би хэнд итгэхүйгүй найзуудаа л итгэх шүү. Бүгд ч хайртай шүү. Баяртай.